Сайн бацаанууд залуучуудаа IT гихтж байна. Өнөөдрийн бичлэгээрээ бид Asus ProArt серийн их хавтан кулер, кейс болон график картаар комбосгоё. Мэдээж үе үеийн ахилт бол байгаа. Тэгэхээр дор хойж тэр үе үеийн ахилт нь бид нар 20% байх хэрэгтэй гэж өөрсөндөө итгэлтэй хэлж болно. Өмнө нь 2000 сериэс 3000 сер рүү, 3000 сериэс 4000 сер рүү адилхан 20%-аас дээш байсан учраас 20% ахилт бол бид нар бол шууд мэдрэх ёстой. Энэ бол өөрөө дагаад үнэн нь өсөж байгаа болохоор энэ үнэн өсөлттэйгээ хамаатайгаар давхар FPS нэмэгдэнэ гэж ойлгож болно. Яг хувьдаа бол би бол 40-50-ийн хоорондох харьцаа бол баг 40% байх болов гэж бодож байна. 40-80-50-80-ийн хооронд бол 25% байх гэж бодож байна. AMD ерөнхийдөө бол одоо байгаа үзүүлэлтэн дээр эсвэл одоо гаргаж байгаа FPS-тэй чадлыг адилхан болгохыг хүснэ. Тэгэхээр AMD 4080 юм уу 4080 Super-ыг бол өөрхөн потенциалны өрсөлдөгч гэж харж байгаа байхгүй юу? Дараагийн генерийн картыг. Өөрөө 9070 гэдэг сер нь хамгийн топ сер биш буюу одоо 9080 90 биш учраас одоо үеийн байгаа бараг л top of the line серийг өөрсдийн мэдрэмж шигээ мэдрүүлэхийг хүснэ. Тэгэхээр одоо 9070 4080 Super-тэй адилхан байгаа гэж хүсэж байгаа боловч яг үүндээ 4080 Super-аас сул 4080 энгийнээс бага зэрэг сул байж магадгүй. Яг сүүлийн үед гарсан Marvel Rivals ч юм уу өөр AAA тоглоом бол тоглоог байна. Санал болгох ретро тоглоом гэх юм бол This War of Mine-ыг хамгийн их санал болгоно. Өөрөө 2D платформер Survivor тоглоом тэр гоё. Эсвэл бол Frostpunk тэр хоёр л ерөнхийдөө нэг студийнх. Тэгээд дээрэс нь үний хувьд арай хямдхан. Тэгээд тоглох өөрөө walkthrough time нь нэлээд өндөр. График карт чинь арай бага нэгтрчлаар рендер хийгээд тэгээд тэр рендерлсэн файлыг өөрөө томсгож AI-аар боловсруулж танд зураг болгож үзүүлнэ. Одоо тоглоомын чинь пиксел болгож харуулна гэсэн үг. Хамгийн амархан ойлгох арга нь бол өөрөө сүүлд гаргасан фрейм буюу хамгийн сүүлийн кадрыг олон үржүүлээд 1 2 3 4 удаа үржүүлээд тэрийг одоо FPS хэлбэрт харуулах мэт таны одоо нүдэнд мэдрэгдэх мэт тийм одоо боловсруулах технологи гэх юм уу. Энэ бол өөрөө хоёр талтай. Тэр хүндээ гүлгэр харагдж байгаа боловч яг үүндээ e-спорт юм уу онлайн тоглоом тоглож ивэл гацалттай хэвээрээ мэт санагдана. Ягаад гэвэл таны өмнө гарч ирсэн дайсан чинь хэвээрээ арай өндөр FPS-тэй байвал таныг алах магадлал арай өндөр. Жинхэнэ фрейм нь мэдээж илүү аль болох өндөр FPS-тэй тоглосон дээр өндөр FPS-тэй байвал та арай бага FPS-тэй хүнийг хожих магадaltaй. Энэ өөрөө competitive edge гэдэг утгатай. Тэр fake frame-ууд бол single player тоглоом ч юм уу 3А тоглоомод арай зохицтой болов. Эсвэл бол таны өөрийн чинь карт маш бага FPS буюу 60-аас доош FPS гаргадаг бол тэр бол нэмэрлэх магадaltaй. Таны кейснээс амар их олон юм шалтгаална. Өөрөө агарын урсгалын шалтгаална, хэд их сенс тавих уу, хаана тавих уу гэдэг нь хамаарна. Тэгэхээр та өөрөө уламжлалт бус кейс авч ивэл орох сенс нь өөрөө өөр газар байна. Тэгэхээр агарын урсгал бас арай өөр байж магадгүй. За, жаарыг оруулчих. Уламжлалт бус агаржуулалттай кейс гэхээр ерөнхийдөө юу хэлж яана гэхээр аквариум кейс буюу
two chamber кейснүүд анх Corsair-ийн H100 гэдэг кейс байсан баха. Арай жоохон өвөрмөц тэжээлийн блок нь ардаа тавигдаад урдаа бусдыг ангин тавигддаг. Тэр гэхдээ агаржуулалт нь өөрөө урдаас хэвээрээ байдаг гэсэн болохоор уламжлалт гэж явна. Урдууraa сороод араараа гарч ил байвал ерөнхийдөө уламжлалт. Доороосоо юм уу дээрээсээ сороод урдууraa гарах ч юм уу хойгоороо гардаг бол арай жоохон өвөрмөц болж таарж байгаа. Тэгэхээр сенсний тоо бол өөрөө даралтыг илэрхийлж байгаа. Нэмэх даралттай, хасах даралттай. Их агаар сорж ивэл нэмэх даралттай, их агаар гаргаж ивэл хасах даралттай гэж болж байна. Тэгэхээр та тэр даралтыг өөрөө хасах нэмэх байлгахгүй эсвэл нейтрал буюу орж байгаа сенсний тоо нь гарч байгаатай адилхан байлгаж болно гэсэн үг. Тэгээд сенсний тооны хувьд аль болох олон сенс хийвэл мэдээж агаарчуултанд сайн. Гэхдээ нэг сул тал нь мэдээж хамаг орчин чинь өөрөө чимээтэй болчихно. Тэгэхээр чимээний хор бас толгоонд нөлөөлдөг, амархан ядардаг. Ерөнхийдөө сенснүүд нь унтрахаар өөрөө мэдэрчдэг. Эхний зөвлөгөө нь бол температураа харсан дээрх. Температур нь хэр өдөр байна уу, үгүй байна уу гэдг нь хамгийн их чухал. Үнэхээр температур нь асуудалгүй байвал та дахиад нэг шалтгаан олвол зүйтэй. Жишээлбэл та агаарын кулертэй байвал шингэн кулертэй болох сонирхолтой байна уугүй байна уу гэдгээ бодолцоод өөрөө сенснүүд нь RGB-тэй үгүй юу, үгүй байх юм бол RGB-тэй сенс сонирхдаггүй гэдэг юм давхар юм сонирхол байвал сайжруулчвал зүгээр гэсэн бодол танд байгаа бол ер нь бол апгрейд хийхэд буруудахгүй. Мэдээж өндөр гэрстэй байх тусмаа сайн орчин үеийн утаснууд жишээлбэл 90 гэрстэй 120 гэрстэй болцоо. Яг мэдрэмжийн хувьд гэх юм бол 60 гэрстэй дэлгэц 144 гэрстэй дэлгэцийг харьцуулах юм бол мэдрэмжийн хувьд бол маш их нэмэлтийг өгнө те. 140-өөс өөрөө 240 руу арай бага зэрэг сайжруулалтыг мэдэрнэ. Тэгээд 240-өөс ингээд цаашаага 360 руу 540 руу ингээд шилжээ явахад мэдрэмж нь өөрөө багасаад одоо ахилтын мэдрэмж нь багасаад гэс нэмэгдэл явчихна гэсэн. Тэгэхээр яг 540 360-ын хооронд та мэдэрдэг бол мэдээж гоё байна. Гэхдээ sweet spot нь бол яг 240-өөс доошоогоо одоо энэ curve-ийн дагуу ярих юм бол 240-өөс дээшээ бол нэг амар тэмүүлэх шаардлагагүй. Өөрөө e-sport болон тоглодог бол. Хідэн ялгаа бол байгаа. За жишээлбэл Asus-ийн Dual гэх юм бол өөрөө E-Tank нь арай жоохон сул гэдэг нь утга нь болохоор мэдээж картныхаа үзүүлэлтийн дагуу гэхдээ сенс нь өөрөө арай жоохон чимээтэй байж болно. Эсвэл бол энэ зис хэсэг нь хөргүүрийн хэсэг нь болохоор арай жоохон нимгэн байж болно. Тэгэхээр арай жоохон халт өндөртэй тийм ээ. Өөр ялгагдах юм гэх юм бол TUF жишээлбэл ProArt-аас юугаар ялгагдах вэ гэхээр аль мэдээж 3 сенстэй. Гэхдээ ProArt нь арай компакт өөрөө dual slot эзлэхээр мөн арай минималист дизайнтай. TUF нь болохоор арай жоохон over the top буюу өөрийгөө илэрхийлсэн тийм өөрийгөө TUF гэдэг шүү. Би одоо TUF шүү гэдэг. Одоо тэр утгаараа өөрийгөө илэрхийлсэн арай жоохон том харагдах үз хэмжээтэй байдаг. ROG Strix нь мэдээж хамаагүй дээр сенс ашигладаг, хамаагүй зузаан кулертэй, RGB-тэй, хамгийн чимээгүй сенстэй гэх мэтлэн одоо хамгийн сайныгаа Strix-тэй шингээдэг. Тэгээд мэдээж үнэн нь бас дагаад бусдаас арай өндөр, TUF-ийнх нь арай бага гэх мэтлэн зэндаалсан байдаг. Компьютер ажлын зорилгоор ашигладаг бол үн цэнтэй файл ашигладаг бол мэдээж антивирус байж болно. Би орчин үед бол өөрийнх нь Windows 11-ийн Windows Defender бол хангалттай байдаг. Та өөрөө ямар нэгэн давхар ажлаас гадна компьютер дээр юм хадгалдаг бол тусдаа драйв дээр хийгээд драйвуудаас салгуул зүйтэй. Нэгт
Хоёр талхлаараа интернетээр сорилттой та аль болох боломжтой сорилж илүү дутуу линкээр дарахгүй байх нь зүйтэй байдаг. Флаш залгаж хийхээр бол мэдээж антивирус байвал зүйтэй. Гэхдээ орчин үеийн ихэнх вирус гэдэг бол Windows-ийн Defender бол дийлнэ.